Өдрийн мэнд манай ээлжид дараагийн наадмын дугаар маань эхлэхэд бэлэн болоод байна. Наадмаар бидэд цуврал одоо морь мал хуушуур мошуур гэх тийм цувралтай ороод гаргаж байгаа. За тэгээ та тарсан бол өмнөх бүтэн санд бидэд хурдан морины уралдаантай 2022 оны үндэсний баяр наадамтай холбоотой сонирхолтой нэгэн дугаартсан захиргааны маргаан байсан. За энэ удаа мега маань биднэрт ер нь хуушуур мошууртай холбоотой наадмын хуушуур мошууртай холбоотой ямар маргаан гарч болох вэ гэдээ бас нэгэн сонирхолтой кейсийг бэлтгэсэн байна. За тэгээд энэ удаагийн дугаараар бол наадмын хуушуур хамтран хийгээд олсон ашгаа хуваарлах үед одоо маргаан гарсан тийм иргэний маргааныг та бүхэнд хуваалцах гэж байна. За тэгээд ер нь бол бидэд усын дэд шүүхээр сэтгэлдээ шийдвэрлэгсэн маргаануудыг ярьдаг боловч за энэ удаагийн дугаараар одоо наадмын vibe-ийг эвдээд яах вэ гэж бодоод тэр давзаалгачны шүүхтэр одоо шүүх хүртэл явсан ийм маргааныг танилцуулахаар бэлтгэсэн байна. За нэхэмжлэгч хариуцагч талуудаа танилцуулаад эхлэе. За нэхэмжлэгч бол хоёр иргэн байгаа, эхнэр нөхөр хоёр. За хариуцагч бол мөн хоёр иргэн буюу бас эхнэр нөхөр байгаа. За тэгээ үндсэндээ одоо хоёр талаасаа хоёр гэр бүл бол ингээ хамтраад ажилласан юм аргаан гэсэн үг. За нэхэмжлийн шаардлага бол юу байсан бэ гэхээр хамтран ажиллах гэрээний үүрэгт 8 сая орчим төгрөг гаргуулах тухай ийм нэхэмжлийн шаардлагатай маргаан байгаамаа. За тэг үйл баримт руугаа хэдүүлээ орцгоё. За тэгээ нэхэмжлэгч хариуцагч талууд маань бол яг ийм тустай хоёр гэр бүл гэж та бүхэнд өмнө танилцуулсан шүү дээ тий. Тэгэхээр нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2024 оны одоо наадмын үеэр 3 хоног хамтарч хоолны гэр ажиллуулж хуушуур хийж зарсан юм байлээ. За энэ нь бол орон нутагт нэг өдөр нь бол сумын наадам дээр 2 өдөр нь болохоор аймгийнхаа яг наадам дээр хуушуур хийж зарсан юм байлээ. За тэгээд борлуулалтын ашгаа бол тэнцүү хувааж авна гэдэг ийм аман тохиролцоотой буюу аман гэрээ байгуулж ажилласан. За тэгээд данс тооцоог бол хариуцагч нь барьж исэн. За харин яг одоо тэр хуушуураа хийх гэдэг юм уу те хоол боловсруулах үйл ажиллагаан дээр бол нэхэмжлэгч гэр бүл маань ажиллаж исэн байгаамаа. За тэгээ 3 хоног хуушуур одоо зарсны дараа бол мөнгө хувааж авахд маргаан үүссэн. За тэгээд энэ талаар бол хоёр тал нэхэмжлэгч болон хариуцагч талууд маань өөр тайлбарыг өгдөг учраас тусад нь ямар тайлбар өгсөн бэ гэдгийг танилцуулъя. Нэхэмжлэгч тал бол за наадмын дараа бол орлого зарлагын тооцоог тулгсан зүйл байхгүйгээр за шууд 3 өдрийн дараад надаа нэг сая 700 мянган төгрөгийг бол шилжүүлсэн өгсөн ингээд нөгөө бэлэн мөнгөөр те. Тэгэхээр нь бол би ахгүй гэж хэлээд явсан. За тэгсэн чинь нэг 2 3 хоногийн дараа бол миний данс руу нөгөө өмнө болохоор сая 700 өгье гэжсэн аа сая 800 болгоо шилжүүлсэн байсан. За би бол хариуцагчид яг тухайн үедээ юу гэж хэлчихсэн бэ гэж тэгэхээр хуушуурынхаа тооцоог махны граммаар нь тооцъё. Тэгээ ингээ хуушуураа тоолъё гэд ингээ хэлсэн чинь их ажлын хажуугаар юу хуушуур тоолох вэ гэд бол хүлээж аваагүй. За тэгээд миний бодлоор бол 1 кг махнаас 30 ширхэг хуушуур хийж болохоор байсан гэж би бодож байна. Тэгсэн чинь хариуцагч бол 1 кг махнаас 22 ширхэг хуушуур хийн гэсэн ийм тооцоо гаргаад исэн. За тэгээ иймд бол хариуцагчаас одоо нөгөө нэхэмжлэгчийнх нь өөрийнх нь тооцоогоор бол 8 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэж одоо нэхэмжлэгч маань хэлдэг. За хариуцагч болохоор одоо ямар зөрүүтэй тайлбарыг өгдөг вэ гэхээр би өөр нь бол тэдэнтэй тооцоо бодохдоо нийтдээ 3 өдрийн ажлын орлого одоо зардал за тэгээд одоо орлогоосоо зардлаа хасаад үлдсэн хашиг гэд ингээ бүх тооцоог нь бодоод уг нь танилцуулаад харин ч баг өөрөөсөө илүү ашгийг бол өгсөн. За бид нар бол энэ дээр илүү жоохон нарийн юу гарч байгаа юм билээ. Эхлээд болохоор нэг өдөр хоёр талаасаа нэг ямааны шуусан мах нийлүүлээд хуушуур хийж зарсан юм байлээ. За тэгээд үүнээс бол сая 200 мянган төгрөгийн ашиг олсон. За тэгээд ингээд бид нар ярилцаад дахиад яг наадмын өдрүүдээр буюу 7 сарын 10 11-ний өдрүүдээр гэр ажиллуулад за тэгээд одоо хуушуурыг зархаар болоод энэ өмнөх одоо хамгийн анхны өдрийн тэр сая 200 мянган төгрөгийн ашгаараа бол бараа материал авсан гэд тэгээд задрагаагаа дурдаад за тэгээд төгсгөлд нь сүүлийн өдрөө бид нар ингээ асар гэр мэрээ хураагаад байж ах үедээ бол би нэхэмжлэгчэд данс пост бэлэн мөнгөнийхөө тооцоог бол харуулад за тэгээд өөрийнх нь дэвтэр дээр хуулж бичүүлээд бэлэн мөнгөөр авах уу гэдгсэн чинь би бол бэлэн мөнгөөр авахгүй дансаар авчаа гэд уг нь нэхэмжлэгч хэлсэн. Тэгэнгүүт нь би бол ингээ данс тооцоогоо тулгаад ойлгочлоо гэж бодоод за тэгээд дансаар авна гэсэн учраас дансаар ер нь бол мөнгөний шилжүүлсэн. Тэгсэн чинь ер нь хэд хоногийн дараанаас ингээд эргэж залгаад те иймэрхүү асуудал гараад байна гэж ингэсэн. За тэгээд ойлголцож чадаагүй учраас ингээ маргаан үсчлээ гэдэг ийм тайлбарыг өгсөн байгаамаа. За тэгээ анхаарчны шүүхийн шийдвэр бол нэхэмжлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон буюу нөгөө 8 сая төгрөгийг хэмжлээд байгаа шүү дээ тий. Тэрнээс нь 725 мянга орчим төгрөгийг нь гаргуулад
одоо хангасан гэсэн үг. За үлдчихэж байгаа 7 сая гаруй төгрөгийг нь бол хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн. За ингэхдээ юу гэж тайлбарладаг вэ гэд тэгэхээр за нэхэмжлэгч нар нь үйл ажиллагаанаас олсон орлогыг шударгаар хуваарлаагүй учраас хариуцагч нараас судал дээрх хугацаанд олсон орлого болох 8 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. За үүнийг нь хариуцагч нар бол эс зөвшөөрч бүх зардал тооцоо хасаад олсон ашгаа тэнцүү хуваасан гэж одоо маргаж байна гэж ингэж хэлж байгаа. За тэгээд энэ нөгөө гол маргаад байгаа асуудал нь одоо ингээд би бол ихэндээ ингэж бодсон байхгүй энэ насны хуулгуудаа тулахаал одоо зардлаа хасаал ингээл болчих байсан юм шүү гэд ингээд бодсон чинь гол нөгөө асуудал нь ингээд бэлэн мөнгөөр ороод ирсэн карт уншуулсан шилжүүлсэн энтер гэдэг нөгөө нэг янз янзын төрлөөр одоо орлого нь ороод ирсэн байгаа учраас яг хэдэн төгрөгийн орлого олсон бэ гэдгээ аль нэг тал нь одоо нотлоход жоохон төвөгтэй болсон. Тэгэнгүүт нь болохоор ер нь аль тал нь за килограмм махнасаа хэдэн уушуур гарах боломжтой байсан. Тэрийг хуушуур зарсан мөнгөөрөө одоо юу гэдэг ингэж тооцох ёстой гэж ингэж үтсэн юм шиг байна. За тэнгүүд шүүх юу гэж хэлдэг вэ гэхээр маргааны гол зүйл болох те 1 кг махаар нэхэмжлэгч бол 30 уушуур хийдэг гэж одоо гэж орлогоо тооцсон. Тэгсэн чинь хариуцагч бол 22 уушуурыг 1 кг махаар хийнэ гэж ингэж тайлбарлаад хоорондоо зөрүү үсээд байгаа юм байна. За тэгээд энэ нэхэмжлэгч хариуцагч нар нь бол ингээд 3 өдөртэй одоо аймгийнхаа баяр наадамд болон сумын баяр наадам дээр хуушуур болон хоол одоо хийж ингэж хамтран ажилласан юм байна. За тэгээд анх бол тэ дундаасаа нэг ямааны мах гаргаад нэг өдөр бол ажиллаж эхэлсэн юм байна. За ингэснээр бол иргэний хуулийн 476 дугаар зүйл заасан хамтран ажиллах гэрээ бол амар байгуулагдсан байна гэж ингэж үздэг. За тэгээд анх бол нөгөө эхний өдөр хуушуур зарахтаа 21 кг махаар хуушуур хийсэн юм билээ. Дараагийн 2 өдрүүдэд нь бол 131 кг махаар хуушуур хийсэн гэдэг нь бол ингээд нөгөө мах худалдаж авсан юунаас нь бол тогтоогдсон зарагдсан шүү дээ тий. Тогтоогдсон байгаа. За тэгээд тухайн өдрүүдэд бол ингээд шалгаад үзэхэд хуушуураас гадна хавраг хүчүүгээр хоол хийсэн. За тэгээд салаад усундаагаар бас ингээд иргэдэд үйлчилж үйл ажиллагаа явуулсан юм байна. Нэхэмжлэгч нар бол ингээд нэг хоол бэлтгэж боловсруулах ажлыг гартаа хийсэн. За хариуцагч тал болохоор бэлтгэлийг нь хангах, за тэгээд бараа материалыг нь нийлүүлэх, за тэгээд нөгөө тооцоо үйлчлэгийг хариуцаж ингэж ажилласан юм байна. За олсон ашгаа бол 2 тэнцүү хуваахаар тохиролцсон гэдэг үйл харимт тогтоогдчихин. Тэгээд энэ дээр бол аль нэг тал маргаагүй гэж байгаа. За харин нэхэмжлэгч хариуцагч нар нь бол хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр яг нөгөө 1 кг махнаас хэдэн ширхэг хуушур их вэ гэдэг дээр бол нэгдсэн ийм байдал хүрээгүй. За тэгээд шүүх бол юу гэж үздэг вэ гэхээр ер нь цогцдын тайлбар хэрэг цугласан материалыг үнэлээд за шүүх бол ингээд дундажлаад 1 кг махнаас 27 ширхэг хуушур одоо гарнаа гэж тооцлоо гэж байгаа. За тэгээд гэхдээ одоо бүр болохгүй чинжээш томлолж өсөл гаргаж байгаа. 1 кг-аас хэдэн хуушур та яг одоо хийгээд үзүүлээд гэдэг. За тэгээд ингэж тооцлоо гэж шүүх ер нь бол шууд тооцож байгаа юм билээ. За тэгээд нэхэмжлэгч хариуцагч нарын одоо дээрх хугацаанд олсон орлогыг нь одоо тооцож байгаа байхгүй шууд нөгөө ингээ хүснэгтлээд оруулсан лээ л дээ. За тэгэхээр 1 кг махнаас дунджаар бол 27 уншуур гэж тооцоод нэг уншуурыг тухайн өдөр бол 2500 төгрөгөөр зарсан юм байлээ. Имэд нөгөө салаад одоо хоол усундаа зарсан гээд ингээд нийт 3 хоногийнх нь олсон орлогыг нь болохоор шүүх 11 сая гаруй төгрөг олсон гэж шууд дүгнээд за тэгээд харин зардлын хувьд бол хариуцагчаас ирүүлсэн нотлох баримттай энэ одоо материалаас нь дүгнээд зардал нь бол 5 сая 900 мянган төгрөг болсон. За тэгээд ашигын энэ хоёрын зөрүү буюу тий ашиг нь бол 5 сая 400 мянган төгрөг болсон юм байна. За энийг 50-50-аар нь хуваахаар нэг талд ноогдох гэ 2 сая 700 мянган төгрөг байна гэж үзээд нөгөө өмнө яг энэ юуныхаа үед өгсөн мөнгийг нь хасангууд 700 гаруй мянган төгрөг бол одоо өгөөгөө дутуу үлдчихэж байна. Тэгэхээр 700 мянган төгрөгийг нь бол өхөн зүйтэй байна гэж ингэж хэлдгээ. За тэгээд яг нөгөө зардал дээрээ бас талууд жоохон маргадаг. Яг энэ зардал гарах ёстой байсан үгүй энтер гэдэг. За энэ дээр яг нөгөө нэг юу яддаг юм нөгөө нэг зүгээр маргасан асуудал нь юу байсан бэ гэдэг. Тэгэхээр нөгөө энэ чинь юм одоо нэг удаагийн маягийн бизнес гэх юм уу тэгээ ингээд нөгөө оволцоод өнгөрч байгаа үйл ажиллагаа учраас нөгөө хариуцагч талаас бас өөрсдөө хамаатан саднуудыг одоо ингэж дуудаж одоо оролцуулж ажилласан юм байлаа нөгөө үйлчлэгээ үзүүлэхдээ тэгээд нөгөө тэр хүмүүстэй бас ингээд тоолонд гэдэг юм уу сундаа гэдэг юм уу өгсөн зардлаа бас ингээд оруулсан. Тэгээд энийг оруулах уугүй юу гэдэгтэр маргаан үсгэд шүүх бол юу гэж дүгндэг вэ гэд тэгэхээр
энэ үнийг ингэж оруулж тооцож байгаа, зардалд оруулж тооцож байгаа хариуцагчийг бол буруутгах үндэслэхгүй. За учир нь бол хүний хөдөлмөрлүүлэхдээ ингээд төлбөр төлөөгүй байж болох ч тийм иймэрхүү харилцаанд бол төлбөр төлөхгүй байж болох ч гэсэн яг үйл ажиллагааны явцад одоо хоолч гэдэг юм уу, энэ усундаа гэдэг ч юм уу, энэ зардлыг бол талууд хамтран хариуцах нь зүйтэй гэж үзээд ер нь зардалд нь оруулсан юм бэл. Энэ бас сонирхолтой юм юу байсан. Яг энэ нөгөө кейстэн тохирсон одоо дүгнэлт гэх юм Тийм уу байх. тий. Тэгээ ер нь бол яг шүүгч өөрөө өөрийнх нь хууль эрхлэнээс бас нэлээд шалтгаалгаар тэм дүгнэлттэй тий. Тий. За тэгэнгүүт давзаалтагчны шүүх дээр энэ маргаан маань нутсан. За давзаалтагчны шүүх рүү бол хариуцагч гомдсон. За хариуцагч болохоор юу гэж хэлдэг вэ гэхэд тэгэхээр энэ хамгийн гол одоо зарчмын асуудал бол нэхэмжлийн шаардлага өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч юу гэж маргаж байгаа вэ гэхэд тэгэхээр 1 кг хуушуур биш килограмм махнаас 30 ширхэг хуушуур гарна гэж маргаж байгаа. Тэрийгэ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй. Тэгсэн чинь ямар ч тийм нотлох баримтч гэдэг юм уу нотлохоо гаргаж өгөөгүй байтал шүүх дундуур нь гинт орж ирснэ. Одоо энэ ч нөгөө нэхэмжлийн шаардлага нотолж чадахгүй бол одоо тэр нь хүчингү болох ч юм уу тийм үр дагаварт хүрэх ёстой байтал шүүх одоо шууд орж ирснэ. 1 кг махнаас одоо 27 ширхэг хуушуур дунджаар хийх юм байна гэж дүгнсэн ч өөрөө буруу байна. Эн чин юу талд болохоор хариуцагч талд юу гүйсгэж байгаа вэ гэхээр бодитоор одоо 27 хуушуур хийгээгүй гэж бид нар маргаж яхад хийгээгүй одоо тэр зөрүүгээр эн чинь нөгөө талд үндэслэхгүй хөрөнгөчүүд байна. Нэхэмжлэгч үндэслэхгүй хөрөнгөч нөхцөл байдлыг үүсгэж чинь энэ бол шудраг ус байдалд хүргэж байна гэж ингэж маргасан байгаа. За давзаалтагчны шүүхийн магадлал юу гэж гарсан бэ гэхээр анхаачны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан буюу анхаачны шүүхийн шийдвэр чинь нөгөө 700 мянган төгрөгийг хангачаад идэг. Харин давзаалтагчны шүүх бол тэрийг нь бууруулад 162 мянган төгрөгийг хангаад үлдчихэж байгаа нөгөө 7 сая гаруй төгрөгийг нь бол хэрэгсэхгүй болгодог. За ингэхдээ юу гэж хэлсэн ямар одоо үндэслэлийг хэлдэг вэ гэхээр за талуудын хооронд бол иргэний хуулийн 476-гийн нэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар бол анхаачны шүүх зөв дүгнсэн байна. За тэгээд талууд юун дээр маргаж аваа гэхээр нөгөө 1 кг маханаас 30-22 гэдэг ийм одоо юун дээр маргаж байгаа те. Яагаад энэ дээр маргаж байгаа гэхээр үнээсээ нөгөө ашгийн тооцоо гарах гээд байгаа учраас энэ дээр маргаж байгаа. За гэхдээ аль тал одоо нэг нь 30 ширхэг хуушуур гарна гэдгээ нөгөөх нь 22 ширхэг хуушуур гарна гэдгээ аль ч тал нотолж чадаагүй байна. За тэгэхээр иймээс бол хариуцагчлалын гаргасан нотлох баримтуудыг үндэслээд нийт олсон орлого болон зардлыг тодорхойлох нь бол зүйтэй гэж шүүх үзлээ. Ягаад тэгэхээр аль ч тал бол нотлоогүй. Гэтэ нотлох баримт гаргаж өгж байгаа талын нотлох баримтын хүрээнд л дүгнэх зүг байна гэж үздэг. За тэгээд гэж тооцонгууд болохоор 9 сая төгрөгийн орлого олсон гэж одоо тооцогдож байгаа юм билээ. За тэгээд энэ 9 сая төгрөгийн орлого олсон гэдгийг нэхэмжлэгч бас үгүйсгэсэн хязгаасан тайлбар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй мэлээ. За тэгэхээр шүүх болохоор за энэ одоо 4 хүний те 2 гэр бүлийн хамтын ажиллагаанаас 9 сая төгрөгийн орлого 3 өдөрт одоо олсон байна. За үүнээс бол нийт зардал нь болохоор бас нэг жоохон маргаж исэн юмнууд дээр ингээд юу яагаад одоо adjustment хийгээд нийт зардал нь болохоор 5 сая төгрөгийн зардал гарсан байна гэж дүгнээд уучлаарай 4 сая 900 мянган төгрөгийн зардал гарсан байна гэж дүгнээд за тэгээ нэг хүнд ноогдох хашиг бол ингээд бодоод хасаад зөрөг нь бодоод үзэхээр 2 сая 100 мянган төгрөг болж байна. За тэгэхээр энээс нөгөө өмнө төлсөн төлбөрийг нь хасахаар 162 мянган төгрөгийн ийм одоо зөрүү гарч байгаа учраас 162 мянган төгрөгийг нь одоо нэхэмжлэгчд олгоод үлдчихэж байгаа хэсгийг нь хэрэгсэхгүй болгоё гэж ингэж дүгнэж байгаа. За тэгээд төгсгөл нь нийгэм нэмээд хэлэхэд нөгөө нэхэмжлэгч ингээд яагаад 8 сая төгрөг гэдэг айгүй өндөр шаардлагатай гэдэг тооцооноос нөгөө шүүхийн шийдвэр дээр байгаагүй. Тэгээд сүүлд зүгээр ийм тайлбартаа дурдсан байснаар бол нөгөө зардлаа хасахгүйгээр шууд орлогоо 16 сая гэж үзээд тэрийгээ шууд 2 хувааж ингэж тооцоо орлогоо тийм шууд 16 сая орлого олсон гэж нөгөө 30-аараа тооцонгуудаа тэгж тооцоод шууд 2 хуваацсан юм шиг байгаа. Тэгээ яг хуу тэрийгээ бол шүүхтэр одоо ингээд ойлголцоод ярьсан хэрнээ шүүх бас хэлцэн л хэлээ нөгөө нэхэмжлийн шаардлага өөрсдөө нөгөө бууруулъя гэдэг ийм хүсэлт энэ төр гаргаагүй учраас за тэр 8 сая төгрөгнөөс л тэдийг
сонгож байгаа шүү гэж ингэж одоо шийдлээ гэдгээ дуртад явсан мэлээ. За тэгээд энэ кейс маань дээч хүүхдэр бол очоогүй мэн гэж ойлгосон. Тэгээд ийм сонирхолтой нэг юм аргамалчээ. Яг нөгөө 1 кг-аас 23 хошуур гарах уу 30 хошуур гарах уу гэдэгтээ биш бас айгүй яг нөгөө иргэний хэргийн шийдвэрлэлийн ажиллагаанд амар сонирхолтой гэс гарсан мэт тий. Ам байдлаар гэрээ байгуулцдаг. Тэгээд тохиролцоо нэг юу байсан. Одоо талуудын хувьд нотлох баримт нь ямар ач холбогдолтой өнгөд дээр бас айгүй чухал айгүй сонирхолтой санагдлаа. Одоо юу гэдэг maybe анх ярихдаа тий. За ер нь бол нэг ийм хэмжээний ашиг болохоор төлөвлөж гин. Тийм учраас 1 кг махнаас ер нь эдийн засгийн хошуур гаргая шүү гэж тооцоод одоо та нар хоолой бэлдээ шүү гэдэг яриа хэрвээ одоо тохиролцоо хэрвээ байсан бол магадгүй тэрийг нь нотлоод яач холбогдолтой байхаар гэсэн үг тий. Тэгэхээр яг одоо юу гэдэг ам нь одоо хэрвээ тэгж ярьсан байлаа ч гэсэн аман тохиролцоог дараад нь нотлох жоохон төвөгтэй байдаг тий. Тэгэхээр одоо юу гэдэг заавал ийм бичгэн гэрээ байгуулахгүй ч гэсэн иймэрхүү юмнууд дээр ядаж нэг хоорондоо мессеж бичдэг ч юм уу ингээд нэг чат бичдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар нөгөө юм тохиролцоогоо бас одоо текст байдлаар үлдээх ч гэдэг юм уу тий. Ямар нэг байдлаар нотлогдох хэмжээнд аваачиж үлдээх нь бас айгуу чухал юм байна да гэж бодож байлаа. Тийм ээ. Ер нь бол нэг хамтаа ажиллагаанууд айгуу сонирхолтой л кейс байна. Нөгөө зөвхөн Монгол гарч болох кейс гэдэг кейсүүдийн бас нэг юм шиг тий. Тэгэхээр тэгээс нөгөө наадам болж байгаа болохоор ингээд хуушур гэж бодохоор айгүй сонирхолтой байгаа байхгүй юу. Нэрийг юм баримжаа бас одоо хүмүүст өгч байгаа бах тий. Энэ л нөгөө аймаг болон сумын наадам дээр 3 өдөр хуушур зархад нэг ийм хэмжээний зардал гаргаад ийм хэмжээний ашиг олчээ гэд. Энд чинь 24 хоног гэдэг чинь бас харьцангуй саяхны. Одоо тэгээ 2 жилийн дараа хуушур 2500-аар зарцсан гэдэг чинь одоо л тэгэл өнгөрсөн 103,000 болоо энэ 103,500-аар зарагдах юм шиг тий. Харин тийм тий. Тэгээ махны үн мөн өссөн байгаачлгүй тэгээд нэг 1 кг-аас аль болох олон ушуур гаргачих гээд их баха. Тэр мэрийг эхнээс нь нэг тооцож үзээд л тэгээд л явбал зүгээр юм байна да. Харин тий. За тэгээд энэ наадмаар одоо хушуур хийх хүн байвал тийм хийх хүмүүстэй бас амжилт хүсье. Тэгээд иймэрхүү тохиролцоон дээр анхаараарай. Тийм. Гэт манай зүгээс хэлье. Тэгээд та бүхэн сайхан наадаарай гэж дуусгах. Тийм сайхан наадаарай гэж дуусгая. Тэгээд үнээс цаашаа дараа жилийн наадмын хүртэл наадмын дугаар байхгүй. Дараа жилийн наадмын дугаараар тэгээд уулзцгаая.